Манай байгаль орчин ногоо хөгжлийн яамны зүгээс Японы талтай энэ чиглэлээр хамтран ажиллагаар ярилцсны эцэст өнгөрсөн 12 дугаар сард Катар улсын Доха хотод нуулсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөндсөн Нүүбийн баг хурлын үеэр гэрээнд гарын үсэг зорьсон юм а. Нэгсэндээ манай улс Японы өндөр технологи хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хүлэмжийн хийн ялгарлтыг бууруулах боломж бүрдэж байна гэсэн үг юм. Монгол улсын хувьд олон улсын хамтын гэрээнд нэгдэж гарын үсэг зорьсон анхны орон гэдгийг Японы талд тодтогж байсан. Наад зах нь монголчууд нүүрс төрөгч баг ялгаруулдаг эдийн засаг чилжих буюу цахилгаан станцын нүүрсний хэрэглээгээ тэглэж нар салхины эрчим хүчийг ашигласнаар эдийн засаг бодитоогоор хэмнэгдэнэ. Ингэхдээ дан ганц өөрсдийн хөрөнгөөр биш Аз тивийн зүрхэнд орших наран улсын тусламжтайгаар ирээдүйн асар их хяналт руу нэг алхам төхөж байна. Манай эрчим хүчний яам Японы улс эдийн засаг худалдаа үйлдвэрийн яамтай гэрээнд гарах зурж байгаа. Тэр нь бас яг энэ нүүрс төрөгч багтай түншлэлийн хүрээнд эрчим хүч хэмнэдэг цахилгааны шугам байгуулах ийм гэрээ зурж байгаа. За тэрний юу гэхээр ойдлогоо цагаан суургын хооронд эрчим хүчний шугам байгуулад тэр нь бол зүгээр байдаг эрчим хүчний шугамтай харьцуулахад 15% илүү эрчим хүч хэмнэдэг шугам. Одоо нөгөө ухаалаг шугам гэж ярьдаг бас эрчим хүчний хэмнэлт бол уур амьсгалыг өөрчлөлтийг бууруулахад хамгийн бас чухал арга хэмжээнүүдийн нэг л дээ. Энэ оны хувьд хөрөнгө оруулалтын хэмжээ 50 сая доллар байхаар баталжээ. Гэрээ байгуулсан улс орнуудад энэ хөрөнгийг хувааж олох юм. Хөрөнгийг Японы тал гаргаад өгнө. Одоо монголчуудын хийх ажил л үлдэж байна. Эрчим хүч, зам тээвэр, барилгын салбар цэргээгдэх эрчим хүч ашиглах, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн туршийг солих, үйлдвэрийн технологиг шинжлэх гээд хүлэмжийн хийн ялгарлтыг бууруулахад Японы улсын техник технологи ихээхэн үр гүйцэтгэх юм а. Мөн цаашид Японы эдийн засаг худалдаа аж үйлдвэр яамнаас манай улсад өндөр үр ашигтай эрчим хүчний алдагдал багтай цахилгаан түгээх шугам байрах төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийн хүрээнд оюу толгоос цагаан суургын дэд станцуудыг олбсон 220 кВт-ийн цахилгаан дамжуулах алдагдал багтай хэмттэй шугам тавихаар төлөвлөж байна. 1990 онтой харьцуулахад 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 25%-аар бууруулна гэсэн ийм үүргийг бас хүлээсэн байдаг. Цаашдаа ер нь энэ дэлхийн долларлыг нэг 2 хэмээс хэтрүүлэхгүй л байх ийм том зорилгыг тавиад байгаа. Жилдээ урьдчилсан байдлаар нэг 100 орчим тэрбум доллар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад улс орнууд хамтраад босгоод хэрэгжүүлэх төслүүдрүүд хэрэгжүүлэхгүй бол ер маш урьдчилж хэлж мэдэхгүй юм үр дагаврууд зүрх үр дагаврууд их гарахаар байгаа байхгүй. Манай улс Японы улсын байгаль орчны яам эдийн засаг худалдаа аж үйлдвэр яамтай хамтарч энэ онд 2 загвар төсөл мөн төлөвлөлтийн болон урьдчилсан судалгааны 5 төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэж зарим нь хэрэгжиж эхлэв байна. Тухайлбал Японы байгаль орчны яамны шугамаар манай Төв аймгийн Борнуур цумд 3 заавал Улаанбаатар хотын 118 дугаар дунд сургуулийн 2 уурын цохыг шинжилэн тоноглох ажил хийгдэж байгаа юм байна.